Юугаа гэдэг ч удаа. За хэдүүл өмнөх анги дээр Big Smoke-ийг биелүүлээд дууссан байгаа. Одоогийн OG буюу Jeffrey Brock-д даалгавар орцгоё. Ингээд эхний үе. Сэжи маань садилж явсаар өвжийг болгоод нөгөө бүргийн газарт буцаарлаа. Тэгсэн л өвжиж нэ хачин царай зүс хувцсан нартай юм гараад ирлээ шүү. Сэжиж юу гэж өвжийг харчаа шоолохгүй байхад жаах инээдэн болгосон чи өвжийн уурлаа сэжээд харал идэж залуу минь. Би өөрийнхөө цомгийг сонсуулахаар өвчлийг зохиож байгаач надад ойлгохтой дууны систем алга гэл гоншгонд гарваа. Сүүлдээ бүр болоогүй. Сэжи Анди хайр гаргасаа манай ресторанаар ирээд явсан бүр үнэн тасархай дууны системтэй машиныг усаад өгөөч. Сая доошо наран шаарлагын газар руу явсан баха гэсэн чи манай хүнж өвжийн зараал нь гүүхэр олоо. За тэгээ сэжи маань ямар тач ихлээр нөгөө наран шаарлагын газар руу явдчлаа. Очсноо л дижитэн жаахан боо олж паналж байгаа бүжгийн баталд орохоор болчлаа шүү. Энэ үе маань нөгөө машин бүжиглүүлдэг үедээ ер нь төстэй л дөө. Хэрэв та сэжиг янзын галгартал бүжиглүүлээд авчвал энэ үеийг ямар ч асуудалгүй биелүүлчихнэ. Харин биелүүлсний дараа та нөгөө дижитээ өнөө машин дотор ордог ба сэжиж энэ боломжийг ашиглаад нөгөө дижи охиныг машинаас түлхэж унаагаад өөрөө цаашаа яваад өгөө. Сэжи минь сэжи. Ингэж та гялс нөгөө машинаа гараж руу аваад явдаг ба харин юугээл мэдэж араас ч хүнд авахгүй байв гэжтэй. Эхний даалгаврчныг иймэрхүү байдлаар дуусчихсан. За өвжигийн 2 дахь үе. Даалгавар эхлээд өвжиж бүр үнэн дүрдээ орсон ваалгавруу нөгөө хэдэн бүтгэхүүр раймуудаа үлээ яжлаа. Ядчих нөөхөн бүр газар ахгүй үнэн кринж. Тэгс үлдээ 0 дотор нь би засчихсан хүн хүртэл гарч ирэхдээ хөвшөө болж үзээ. Наа чи нохон баас юм аашин гэж хэлж гараа явбаа. Араас нь CJ-ж орж ирээд хөвшөө райма бичүүлэхээр өөр хүн болох хэрэгтэй хаа гэсэн чи өвжи. Үзсэн гэхдээ хинээр бичүүлэх үү гэснэл. Хөвшөө чи Мэддогийн раймын номыг мандаа усаад өгч гэсэн чи CJ. Хомийнхоо төлөөл бүгдийг хийштэй гээлийн даалгавар эхэллээ. Сэжигээ үнэн сэтгэлтэй гарш үнэр. За тэгээ найстай хамаг раймынх нь ном энтрийг хусч өгөхөр болоод таны даалгавар Лос Сантосын хойд хэсэгт байх тансаг орол дээр очиод Мэддогийн байш нэвтэрч ороод номыг хусах. Ингэхдээ та контрол төвчлөр дээр дараад гитэж явах хэрэгтэй болно. Бас утга гаргаж ирээ хойноос нь Симирхэн очих бутгалж алдаг болж молоо сэжиж бас жоохон зэрлэгшээд эхэлнэ. За тэгээ таач байш дотор нь сайхан хулгайч муу шиг гитэж явсаар нөгөө номшоо юмыг өвжид авчирч өглөө. Манай өмчтэй юу гэж гар цайлах юм уу гэжтэй өөрийгөө яа гэж баахан респект өгөөл энэ үед дуслаа. За дараагийн үе. Сэжиж бас л сажилсаар хийх юмгүй явж хагаад өвжи дээр яваад орлоо. Манай өмч төмс шарагч цэвэрлээд яжлаа. Сэжиж холойрын сонь сайхан сонсоод өвжиж ахин гоншгонж гарлаа шүү. Хөгшөө Мэддогийн менежер надад ястаа нар үзүүлдэггүй. Сад нөхөр чи баахан интервьюр яваад намайг муулаа болдгүй гэсэн чи сэжи. Чи тэ надаар юу хэлмээр байгаа юм бэ гэсэн чи өвжи. Түүнийг халаатхаа л хийж шүү. За ингээ манай даалгавар эхэллээ. Сэжиж дөнгөж бүрийн газараас гараа байж идэл өвжи залгаад. Хөвшөө Мэддогийн жолооч дөнгөж цагиндээ судлаа. Тэгээ хөгжмийн шагнал гардуулах хөсөл рүү явж байгаа юм гэлзаарай гэж ярьлаа шүү. Сэжиж эхлээд нөгөө жолоочинд дагаа машины нэг сайхан мөргөж яхад жолооч нь гарч ирээ. Нанчилтаа их гэжсэн чинь машиныг усаад яваа. За ингэж Мэддогийн менежер байгаа газарт очлоо. Энэ бусад машинуудтай сайхан игнэ зогсож байгаа менежер шүү минь театрын гаднаас суулгаад аваа явлаа. Тэгсэн эхлээ менежер нь аль намайг Мэддогийн аваад чадах гэсэн чи сэжи. Оо тэгж ярихгүй шүү гэж хэлээ менежерийн аваад давхиж гарваа. Мэдээж том гарыг хосж байгаа юм хань бас хамгааллын ажилтнууд нь сэжи араас дахиад сүйд. Энэ үеэрч Мэддогийн менежер сэжиг хөөрхөн ятгах үзээд барсангүй. Эхлээд мөнгө авах юм уу яах юм ахын чамайг од болгоод өгөх үү гэсэн сүүлд нь чи Grove Street Family гэх юм уу баалаас чи манай хамууд штэ чамайг өстө амтан болгох шүү гэж ойрлж гарлаа. Сэжи сүүлд нь машинтайгаа далайраа дээр очиод нөгөө алсыг гарагтай далайн тамсагаас нь менежерийн даллар руу нисгэж яад өөрөө машинаасаа өсөрч буугаад амьд үлдлээ гэж. За ингээд OG-ийн сүүлийн үе эхлэхийн өмнө офицер темпинэ залгаад сэжээд надаас сухтаагаад байна уугүй өнөхөр тагаа ирээд нэг уулзнэз хойлоо чи яриатай да гэж хэлээд уцаа салгаснаар темпинэ дураагийн үе нэгнэ. Тэ эхлээд хэдүүлээ OG амдаа туслаадах тий. Сэжиж хийх ажилгүй бас л өвжи дээр яваад очлоо. Өвжиж даргатайгаар ирлээ түүм айдаараа тулаад ажилласаа гарлаа хөргий. Тэгсэн сэжи дээр ирээд хөшөө би буцааж хорон гусгаар болвол нэг сайхан балан авмаар байна гэхэд сэжи. За тэг яаж балан авах юм гэсэн чинь манжин буцаад дошин дээрээ очиж бүр нэг сайхан дэлбэлээ ямарах юм.
Тиймээс чи наагур саагур яваад тогтолмаар байна гэсэн чи Сэжиж хөөхөө ок гэж туслахаар болж байгаа. Гэтэ партатахаас өмнө Сэжийг жаахан царай засварлаад шинэ хувц сунаар авч өгөөд ус мөсийн засуулах хэрэгтэй шүү. Яаж бас юм хүн амир юм аваад очих вэ? За тэгээ Сэжийг сайхан ангалаад дуусчихад өвжө буцаа залгалаа. Хөгшөө балаахад бэлэн боллоо. Чи хүрээ дэрээ гэсэн чи Сэжийг эхлээд жаахан чорх тал руугаа ярьжсэн л. За очлоо өвгөө. Гээл өвжигэнд яваад очиваа. Өвжиж нөгөө балаарэ би гэж жаад баахан хүн амт үргэж хэлээ шүү. Манай дашныхан ч тоглож райдерс свитгээ манайхан бүгд ирж. Манайд чих амар гээд өвжигийн гадаа байжсэн чинь гэнт бүлгийн нэг хоми давхиж ирээ баласын навшнууд ирж гин гээд манайд ч байрлал аваад байлахар боллоо. Нөтүүд ч нэг нэгээрээ сайхан цурж орж ирээ. Сэжиж сайхан буудалцлаа. Гэхдээ балаасынхан айгүй болоолаач манайд Сэжээ бас та байгаа болохоор юу хүн байхад те. Ингэж юу манайд ч бүлгээж дошоож хамгаалж амжив. Ерөнхийдөө бол энэ үйлдэлээрээ бүлгээхэнд одоо дахиж дээрлэхгүй шүү хэмээн мэдрүүлснээр даалгавар туслаа. Өвжийн даалгаврууд ингэж дуусч байгаамаа. Одоо харин темпний ба түүний согны өснүүдээр очие. За эхний даалгавар. Сэжиж явсаар нэг донотны газар очлоо шүү. Манайд ч дүрээрээ сууж гинэ. Сэжиж тийш очиод суулаа. Тэгсэн темпний ярьж эхэллээ шүү. Карл шууд янанд орё. Яг чамшиг нэг бүтгүү гарыг алах хэрэгтэй байна. Чи Поланскид байгаа хайган дээр явжчиод тэр нөхрийг ахиж хизээч тэр байшингийн босгийг давж чадахгүй болгоодох. Гэж тушааснаар энэ даалгавар хэллээ. Таны даалгавар бол Вагасын ташин дээр очиод нэг байшин шатаах юм. Ингээд харин Молотовын коктейлтэй болоод авлаа. Сэжиж нөгөө газар нь очлаа шүү. Эхлээ гадаа аваа нөхдүүдийг нэг нэгээр дуусгаж хаваад байшингийн цонхруу Молотовынхаа коктейлийг нэг нэгээр шидэд галын надмач хийлээ. Тэгсэн гинт хоёр давхрын цонхоор нэг охин гарч ирснэ. Аваарай туслаарай гэд бөөн боллоо шүү. Сэжиж яаж гингүүн цааш нь харуулхад нөгөө охиноо аврахаар болоод аминч дэлгэцэн дээр гараад ирлээ шүү. Та байш дотор явж ороод нөгөө охины амин дуусгаас өмнө амжааж авах хэрэгтэй ба. Дотор нь ороод бас жоохон явдалтай. Одоо нэгэн тэл шатааж хийснээс хойш гялс гал унтрагч болж байгаа бүгдийн сайхан унтраал нөгөө охиноо аваа гарлаа. Тэгсэн аварсан охин маань сөөд байна. Сэжиж уг нь хэргийн эзэн байж юу ч болоог юм шиг гэрт нүргэж өхөр боллоо. Манай урч замдаа ярьж шүү. Grove Street рүү гэсэн чи Сэжи. Үгүй л үү дээ. Вагасын ташин дээр юу хийж байгаа гэсэн чи нөгөө охин. Чи аюултай амьдрах дуртай юм а да. Сэжи яхаа. Чи намайг яаж мэдсэ гээ Сэжиж асуудлаа. Тэгсэн чинь Grove Street-д бүх хүмүүс танаа ах та хоёрыг мэдэн штэ. Гэтэ чамайг зүхтаацсан гэж сонссон доо гэсэн чи Сэжи. Би ч өөрийн зүхтаагаагүй л дээ. Зүгээр л энэ бүхнээс бага зэрэг холдох хэрэгтэй юм аа. Гэ бас булзааруулах гэж нэг үзлээ. Ингээд Сэжиж өнөө охины гэрийнх нь гадаар ивэ. Нэр өсөө мэдгээд чамайг хэн гэдэг гэсэн чинь. Денис Робинсон. Чи өсөл надад залгаж болно шүү. Хойло хааныг гарч орж иж болно штэ. Гээд Сэжи албан ёсоор найз хантай боллоо. Манайс надад амьдрал дээр гизээ ухад Сэжиж амар юмад бид эдийг ингээд удирдаад хүн амт олоод өгдөг багт. За дээр жаах. Темпэнэ ба крашин дуракуудыг ингэж дуслаа. За хоёр дахь үе. Сэжиж одоо өртөө амьд шиг нөгөө дээр дахин яваад очлоо шүү. Тэгсэн Темпэнэ ба түүнээс согны усанд гараад ирвэ. Темпэнэ ч Сэжиг зүгээр байлахгүй. Яасан бэ Карл? Яагаад цухтаагаад байгаа юм бэ? Хэдүүлээ чи найзад гэж бодсон штэ. За тэр ч яах вэ? Би танай Grove Street-ийн нэг тус хүргэе. Балаасынхан мэдээ үсдэг болохоор ухаантай байна. Тэ чинь найзадтай болж хан нурснаас хойш хэм дүнээр зэвсэг аваад байна Карл. Гэсэн чи Сэжи. За ари үгүй л үдээ гэ Темпэнэд итгэсэнгүй. Тэгтэл Темпэнэ. Чи өөрөө очиод үзэлтэй Карл. Доошо зогсуулын агуулгатаар очиод чи миний юу яриад байгааг харах болно гэж хэлснээр энэ үе маань эхэллээ. Ер нь л Темпэний нохоо санаатай болохоор ингээд бүлэглүүдийн хооронд нь алцуулаад байгаа юм штий. Ингээд очсон чинь нээрэл баахан нөхдүүд юм зүгөөд айгүй завгүй гэж шүү. Сэжиж явж ороо сайхан самарч гарлаа. Бөө буудалцсан алан хайтан болруулж манай үнж бааласын нэг гарын алтал хамт байсан Орсосын 8 чин зүгтаад явлаа. Сэжиж араас нь хөөчөж зүүл усваа. Инхүү Темпэний даалгаврууд дуусч байгаа юм шүү дээ. Үүний дараагаар Свит агаач залгалаа. Карл бидэнд асуудал гарлаа. Нэг хүн биднээс урвж гин. Тэр Глен паркд манай төвшин дээр бааласын найзтайгаа нуугдож гин гэсэн чи Сэжи. Одоо хэдүүлээ яах вэ гэсэн чи. Одоо чи өөрийгөө эргэж ирснийг харуулах хэрэгтэй байна. Гэхдээ эхлээд буу нэдлгүүрт очиод сайн зэвсэглээд аваадах. Гэж хэлснээр энэ бүх хугацааны дараа та ашгүй эмэтийн хогийг биш сайн чанарын буу авч болох буу нэдлгүүр нэглээ. За ямартай ч хэдүүлээ тийш явчихаа сайхан зэвсэглээд авбаа. Энэ хүн шүдээ хүртэл зэвсэглээд та Глен паркийг чиглэн ав. Энэ үе дээр мөн манай бүлүүлэлтийн маань газар нутгад өөрөөрийн өнгөөрөө ялгарч мал дээр гарч. Мал гэдэг юм бэ. Энэ үе дээр мөн манай бүлүүлэлтийн маань газар нутгад өөрөөрийн өнгөөрөө ялгарч мав дээр маань гарч ирнэ. Сэжиж Глен парк дээр ирэн бааласын шаарнуудыг өдөж бүлэглэл хоорондын дэ айлууллаа. Бүлэглэл хоорондын дэ нийт 3 давлгаатай байдаг. Эхний давлгаан дээр эсрэг бүлгийнхэн хөнгөн бейсболын захиур илэртэй гарч ирдэг. Хоёр дахь давлгаан дээр харин нөхдүүд машинтай буу шидэмтэй гарч ирнэ. Гурав дахь дээр бол арай хүн зэвсэг CMG энтертэй гарч ирнэ шүү дээ. Хэрэг энэ үеэр Сэжигийн амд дуусгах байвал давлгаа болгоны зөвсгөл чин 8 хантаа зэдэр гарч ирдэг. За тэрийг таад маань очиж аваад амиа бас бамбаага нөхөд агаарай. Ингээд тааш дайны эцусгад тухайн нутаг төсгөр манай дашных болж хуурнаа. Свидийн хэлсэн бааласын шаарч гарч ирэхэд Сэжи зөөл дуусаваа. Цаашдаа ер нь ингээд айлын нутаг төсгөр дээр очиж дайгээд өөрийнхөө дош болгоод байж болно шүү. Бас манай төвшин дээр айлынхан дайрч орж ирдэг ээ. Тиймээс хэрэг манай дош тавталханд өртвөл Сэжигээр бошуухан очиод нөхдүүдийг бодоо алгаарай. Үүний дараа би дахин Свидийн даалгавруудыг биелүүлж тулаамхаа үндсэн зохиолоор явж эхэлнэ.
Одоо манай үе маань 25 дээр ирж шүү. GTA San Andreas маань ядж байгаа 100 үетэй. За ямартаач миний биеийн сажилж явсаар толгоомоо бүгдийг ярьж өгнө. 7 нуулган ядч нэг бичлэг оруулах болохоор та админ төвчөртэй цогоо бичлэг авлаж байгаарай. За дараагийн үе. Сэжиж өөрийн анхны том ялтаа авсан болохоор Свидэнд орлоо. Свид агаач бөөн баяраа бөөн баяр. Бөөн баяраа бөөн баяраа бөөн баяраа хөө. Сонсооч Карл, Тэмбиний дөнгөж цаг яриад явлаа. Өмнөх үдээр чиний алсан баалаасыг тэд өнөөдөр оршуулах гэж байна. Би бүх хамуудаа дуудсан маа. Гэсэн чи Сэжи оршуулган дээрээ үү гэж асуугаад Свид. Тийм ээ, яг л ээжийн оршуулган дээрх шиг. Хэдүүлэн жинхэнэ том юм хийнэ. Grove Street-ийг буцаад газрын нурган дээр гаргаж ирнэ. Химээснээр даалгавар эхлэв. Энэ үедэр та товчныхноос хоёр нөхрийг эсэлж авах хэрэгтэй. Ингийн тулд өндөр респекттэй байх хэрэгтэй ба Мао цороо дараад хүнээ сонгоод тав төвчлөрөө дарахад л хангалттай. Нэрээ тэнхтэд өөрийн бүлгийн хүмүүсийг алаад тавиул респект унаа штэ. Респект өндөрөө тусмаа илүү хүн өсөж авдаг санаарай. За ингээд та хүнээ эсвэлээд өгсөн цагаас өмнө оршуулган газар явчихлаа. Нөгөө хоёртойгоо явсаар оршуулган дээр нэртэл Свид агааж ирсэн байв. Тэгээд мэдээж ойлгомжтой буудалцсан. Тоглоомч тань нэгэн зааварчилгаа өгөх нь кибердийнхаа H төвчлөр дээр удаан дарснаар эсвэлсэн хүмүүсээс суллаж болдог. Харин G төвчлөрөөр дарвал танаа хоёр таныг дагаа шүү. За тэгээд мэдээж тусан өшөө авалтж эхэлж бааласуудын оршуулган дээр ахиад оршуулган нэмж орхивоо. Үүний дараа Свид ах машин олж тэд буцан дош руугаа яв. Тэнд дэвд баахан буудалцаа байсан учраас цагдаа танд од өгнө. Тиймээс жаахан алаантай л харих байх шүү. Эсвэл нөгөө кузов дээр очиод одоо арилгаж болно штэ. Зэнхүү даалгавар маань ч дуусчихсан. Свид ах гэрлэг орохоос өмнө одоо бүгдээрээ буцаад хайраар. Бид нар бие биентэйгээ уулзаагүй шүү гэж хэлээд яваарав. Зэнхүү дараагүй эхэллээ. Сэжи Свидэнд явж орлоо. Райдер Big Smoke Hominууд ч Свидийн цуглжээ. Свид ч Сэжиг орж ирэнгүүт. За сонсчээ. Бид одоо Grove Street гэр бүлийг нэг мөсөн нэгтэх болно. Манай залуус маш удаан хугацааны туршид өөр хоорондоо маргалдчихсан. Одоо энэ бүхэн бүгд ардулсан. Бид Jefferson зочид бодол уулзалдаж энэ бүгдийг албаснах болгоцсон. Тиймээс явцгаая. Гэж хэлээд манай өвжийнээр машиндаа суугаад тийш өдлөв. Райдер Сэжиг ахин баахан машин барьж чаддгүй энэ гэж шоосоор сүултэн жаахан хэрүүл цотон шинжтэй болоод эхлэхээр нь Свид дундуур нь орж ахын зангараа гаргаж манай хоёр нэгэм дуугааллаа. Энэ хэд маань Jefferson зочид бодол хүрэлцээрлээ. Ингээд Свид ч яваа оров. Гэсэн бодлого яасан гэж гинт цагдаагийн нисдэг тэрэг гарч ирээд Лос Сантосын цагдаагийн газар байна. Бүгд байрандаа зогс гэсэн чи Сэжи. Новш гэж хэмээн хараад ахихаа араас гүн орлоо. Нисдэг тэрэгнээс тусгай ихэнж бууж ирээд жинхэнэ алаан хэллээ дээ. Сэжи зочид бодол руу гүн ортол тусгай ихэнх орж ирээд түүгэж шүү. Сэжи алуурч зангаа гаргаж тусгайгийн амар ах нартай үзэж гарлаа. Ширүүн штэ бас. Анаар буудалцаан дунд амин дуусаад байвал ундаа угаад нөхөж болно. За өөрөөр гэвэл нэг өрөөнд байгаа хичиг аварбал үнсүүлээд амиа нөхөж болно шүү. Дуртай л да манай. За. За ямартайч салгалсаар Свидийг оллоо. Свид ч гавь байгуул саятай. Юугаа яагаад ингэж удаад байгаа юм бэ? Райдер Smoke хоёр хаана вэ гэсэн чинь. Та хоёр ч хаяад явсан штэ. Гэсчөө би эндээс яахаа уйлаа гэж хэлээд Дэвид дээр гарав. Тэгсэн нөгөө цагдаагийн нисдэг дээр гараад ирлээ. Лос Сантосын цагдаагийн газар нь бүгд байрандаа зогс гэж хэлээд манай шир хоёр ч нисдэг тэр рүү буудаж удуу нөгөөх нь дэлбэрээ дунлаа. Тэгж Smoke Ride хоёр гэж салгасан урнууд машинтайгаа гарч ирээд суугаарай гэж орлоо. Свид Сэжи хоёрт ямаа ороход Сэжи гიშгэрээ гэд манай зүгтэж эхэллээ. Ядж хахад цагдаа нар манай эдийг хөөж эхэлж байгаа. Smoke чоноос АК гаргаж ирээд Сэжиэд өгөө. Машины аим гарч ирэх бөгөөд амин дуусал машин дэлбэрээ шүү. Ийхүү битүү буудалцаан болж нөхцөлөд нэлээд эвгүүдэлж эхлэхэд Smoke зүгтэж яваад нэг цагдаагийн мотоциклийг мөргөтглөө. Тэгсэн цагдаа нь машины хамартаар гарчлаа шүү. Сэжиж нөгөө нөхрөө сайхан унааж дуусаагүй байтал ахаа цагдаа нарын халтыг мөргөн гарахад нэг нөхөр хамар дээр ногтлоо. За ингэж тэрхэд мухар годомж руу орж ирлээ. Урдаас нь ахин цагдаагийн нисдэг тэрж гараад ирэв. Тэгтэл Smoke ширлэж хаазаа тултал гიშгэхэд тэр эдийн машин хашаа даван өсөрч зарлын самар мөргөөд шууд доошоо унахтаа шатхуун тэрвэрлдэг машин мөргөөд бөөн дэлбэрэлт болов. Харин манай эд машинаасаа өсөрч бууж амжжээ. Smoke ч босч ирээд "Вау, саяны хүүхдүүдийн ярих янзын түүх бах нэ" гэсэн чи Свид. Навш гэж хідүүлээ эндээс бушуухан зайлья гэж хэлснээр энэхүү даалгавар дуслаа. Яа, бас янзын үе штэ. Та акшн киноноос дээрлэгээ бодчих. За 27 дугаар үе. Сэжи Свидэнд яварлаа. Grove Street-ийн нөхцөл байдал нэлээд сайжирчээ. Сэжиж буцаад бүлийнхээ дунд нэр хүндээ болж авбаа. Манай Свид Сэжи өөрөө л аргагүй Джонсны ах дүүс штэ. Свид хэлж байгаа. За сонсцоо. Бүгд явж зэвсэглээд ав. Хэдүүлээ хурдны замын доор байдаг Баласын нутг руу дайрах болно гэж хэлээд Сэжиж байшингаас гарваа. Гэтэл өнөр генет Цэзэр залгалаа шүү. Хөгшөөн Цэзэр байна. Чи нэг зүйлийг үнэхээр харах хэрэгтэй байна гэхэд Сэжи. Сонсооч хөгшөөн. Кент зүгээр л хоёулаа асуудалгүй. Чи жаахан хүлээж болохгүй юу гэсэн чи Цэзэр. Үгүй ээ хөгшөөн. Чи үнэхээр энийг харах хэрэгтэй. Хэрэв би илтгэх юм бол чи надад итгэхгүй штий. Чи хурдан ирэх хэрэгтэй байна. Хэмээн уцаа таслаа. Ингээд Сэжиж Цэзэртэй хойд хэсэгт байдаг хурдны зам дээр очин уулзлаа. Тэгээ манай хоёр гаражны урд нэгэн машин дотор суугаад нөгөө гаражийг хэсэг ажиглаваа. Эхлээд хідэн баалаасынхан гарч ирлээ. Сэжиж чи зүгээр намайг хідэн баалаасын хар тамхины оронжин дээр дуудсан мө гэсэн чи Цэзэр байж гэсэн чи нээч бодлого райдер гараад ирлээ шүү. Сэжиж бүр шок.
Араас нь Big Smoke гарч ирэхэд тэр гаражнаас CJ-ийн ээжийг алсан ногоон сайбер машин гарч ирвэ. Темпинэж түүний араас гарч яваа харагдлаа. Бас олоогүй. Темпиний бүр Rider Smoke хоёртой ирээд зөвлөгөө өгөөд явж яах вэ? За энэхүү Rider Smoke хоёр CJ Sweet болон Grove Street Family-г ханаас урамсан тодорхой боллоо. Үүнийг ойлгосон CJ Sweet ба бусад залуус өрхөнд яван орох гэж байгааг ойлгон хар урдаараа тийш явбаа. Sweet рүү залхахад манайж утсаа авсангүй залил. Яаж хаад амин харагдаад эхэлвэ. Тэг ямар тач CJ сажилсаар очиод манай бүлгээд отлонд ороод бүр нилээн хэцүүтэй байж яваа. CJ ахтар очиод юу харснаа хэлэхэд Sweet тэгж яах цагаалгаа. Одоо эндээс гарах хэрэгтэй юм гэлээ. Манай CJ ч бодолцож балаасынхандаа нэрээ үзэж эхэллээ. Ингээд удалгүй цагдаа нарч хурж ирээд тэр эдэг бариучлаа. Дараа нь яасан гэж CJ-г Темпинэ ба түүний сугны үсэнд бариучлан толгойд нь нуу туглаад нэг газрын мухартай байж баа. Тэг Темпинэ CJ хэллээ. Сонсчиг харал. Ах чи амьд байгаад баярл заа юу. Ах чи амьд байгаад баярл заа юу. Тэр шоронгийн эмнэлэгт бууны шархаа эмсүүлж байгаа. Удахгүй шүүх хурлан ч болно. Охин дүүчин ч гэсэн амьд. Тиймээс наад аашсангаа татаж үзээ гэсэн чи Полански ч дэмж орж ирээд. Би чамайг бидэнд бяцаан тус хүргээсэй гэж хүсэж байна гэж хэлээд CJ-г машинаас гаргаж гавын тайлваа. Тэг би нэг сүүлийн үгээ хэлээд тэгэхээр чи одооноос Smoke-оос хоолой заа юу. Бас биднээс ч гэсэн. Эсбогоос Sweet шоронд баалаасынхантай орооцолтой шүү. Гэхэд Полански ч гэсэн ахи хажуунаас орж ирээд манай хуучны найз бидэнтэй ам зурсан. Түүнийг бидний талаар мутгаас өмнө чи олж устгав. Бас бүх нотлох баримтыг гэж хэлв. Бас алсан гэдгээ батал зургийг аваарай гэж хэлээд CJ-д нэг камер өглөө. Ингэж манай албан ёсоор дуслаа. За ийхүү CJ-ийн маань түүх нэлээд эдрэгтэй үед очлоо. Sweet CJ хоёр Big Smoke Rider хоёрын уралдын гайгаас болж ийхүү мухардалт ирлээ шүү. Тэгэхээр манай хоёр анхнаасаа л хоёр талд ажиллаж байсан болж таарах нэ штэ. Мөн хэдүүлэн өмнө Smoke-ийн даалгавар биелүүлж хахад манай үнж Темпинэтэй нэлээд сүрхий ярилцжсэн штэ. Бас тэр Rider-д орж гарч исэн нь хүртэл. Ингээд бүх зүйл ойлгомжтой болж эхэллээ. Үүнээс хойш CJ нэг хэсэгтэй л буцаад гэртээ очихгүй нэ. Гэхдээ хүсвэл та явж болно л доо. Харин тоглоомын түүхийн хувьд хэдүүлээ шин хүмүүстэй учирч шинэ атлетлуудыг тулан жинхэнэ гал гарсан үед бидний хүлээж авах болно. Дараагийн имчилгээс эхлээд CJ-ийн Flint мужи буюу Los Santos хотын баруун хэсэгт байх бүс нутагт төрнөх үйл явдлуудыг ярьж өгнө. За ингээд энэхүү бичлэг маань дуслаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Тэглүүдийн бүгдийг уншиж байгаа шүү.